Засгийн газрын 2026 оны бодлого зорилтоо танилцуулж орон нутгатайгаа нэг чиглэл нэг ойлголттой ажиллах зорилго бүхий засгийн газрын гишүүд аймаг нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын дарга засаг дарга нарын нэгдсэн уулз төрийн ордонд болж байна. Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд юм. Тиймээс ерөнхий сайд засгийн газраас баримталж байгаа бодлого шинжилгээний талаар нэг Монгол нэг зүг зэгцэрх хөдөлгөөн илтгэлдээ дэлгэрэнгүй танилцууллаа. Монгол Улсын ерөнхий сайд засгийн газар хагас жилийн өмнө байгуулахдаа улс орны өмнө тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан. Төрийн чадамж суларч иргэд төрдөө итгэл алдарч эдийн засгийн өсөлт 2 дахин унаж 2.6% болж гадаад валютын нөөц огцон буурч долларын ханш огцон өсөж үнийн өсөлт 15%-ийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их найдаар тасрах бодит эрсдэлтэй үед ажиллаж эхэлсэн. Ард түмний эзэмшлийн кампанид хулгай ловер нүрэлсэн төрдөө зэгцлэх ажил зэгцрэх хөдөлгөөн нэхэгдэж байсан цаг үе гэдгийг ерөнхий сайд нэг Монгол нэг зүг зэгцрэх хөдөлгөөн илтгэлийнхаа өмнө хэлжээ. Төр өөрөө эмх зэгцтэй хэмнэлттэй хариуцлагатай хяналтын дор байх ёстой. Тиймээс төлөвлөгөөний дараагийн том багц нь төрийг дотроос нь зэгцлэх реформ юм. Энэ хүрээнд хуульд нийцэхгүй хүн зуртал чирэгдэл үүсгэж байгаа 1000 гаруй журам дүрмийг зуцлан эхлэв. Аймаг орон нутгийн удирдлагууд амьдралд иргэдтэй ойр ажиллахыг ерөнхий сайд зөвлөлөө. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг ч мөн анхаарууллаа. Орон нутгийн удирдлагуудаас удаа тавьж байгаа зарим асуудлаар ерөнхий сайд байр суурь илэрхийлсэн байна. Засгийн газрын гишүүд аймаг нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын дарга засаг дарга нарын нэгдсэн уулзалт үргэлжилж байгаа юм. Энэхүү уулзалт Монгол Улсын засгийн газрын 2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурал, засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч засгийн газрын гишүүд аймаг нийслэлийн засаг дарга нартай гэрээ байгуулах юм а.